Сайн байцгаана уу? Stay tuned байна. Батлаа байна. Сэлэн байна. Эпизод 3 керамик. За ингээд алим болгон спортлог байх уу? Бас юм жоохон артлаг төрлийн юм туршиж үзье шийдсэн байгаа. Тэгээд битээ керамик сонгосоо. Бэчлэр сэрээ зайсангийн эцсийн цэцэрлэг wedding house Kerli керамик арт гэдэг газрыг сонгосон байгаа. Тэгээд керамик артаар ер нь 5 орчим газар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм лээ. За хэдүүлээ сонирхож үзцгээе. Орцгоё. Энэ ингээд ийм шавар гэдэг чинь яг л эмхтэн үний зүрх шиг. би болохоор юу их гэдэг юм. Ингээд нэг хоолныхоо халбарыг тавьчихдаг тэнгүүдийн тогооны тагаа ингээд тавьчихдаг. Ийм дүү юм гэсэн үг тий. Тийм. Бүтмийнхэн тэгч юм шүү дээ. За окей. За ирмэг их би хоёр. Ийм ажаар. За ингэж арцгаар үүснэ санаа зовхгүй дараа нэгийг тэгшлэх. За одоо ингээд эхлээд юм зүг бүр хийм 5 хийх жаа би ингээд хэлбэрээ солиод зүрхийн хэлбэртэй болгож байна. Тэгээд хамгийн нийтдээ нэг аягуулсан эхлээд ингээд аймаг юм хум илдэж мэлдэл галтгооноос эхэлж байгаа бол одоо ингээд барилгачин болсон. Сайн дамаскаар ингээд сайн энэ авиагаа ингээд ханийн ингээд сайн өрөөд өгч байна. Нэгээр. Тэгээд сайн дуусныхан дараа ер нь айгу уддсан юм байна. Яг 2 цаг гэсэн би бол одоо ойлголоо. Like тэг ингээд амар тийм precise ах хэрэгтэй юм байна. Ер нь бол гоё хий гэвэл аль болох ингээд анхаарлаа төвлөрүүлэл юм хийх юм тийм үү? За ингээд day 1 finished бит хоёр base-ээ дуусгачлаа. Ер нь бол керамик ийм газар ерөөхдөө 3 өдөр ирсэн юм байна. Гэхдээ эхний өдөр болохоор ингээд яг base буюу тэгээ одоо яг нөө өөрийн тэр урлалаа эхлээд ингээд шаг шавраараа хийд юм байна. За тэгээд 2 дахь өдөр нь болохоор булаад тэгээ 3 дахь өдөр нь болохоор яг final процесс нь дуусаад тэгээ дараа нь final product ирж авдаг байна. За тэгээ шавран керамика хийж авах явцад ингээд багшин гой туслаад ингээд гой шавраараа тийм ингээд янз янзын одоо их шууд юу хэмдэ нэг юм tool гэх юм уу тийм Монголоор юу гэдэг нь мэдэхгүй байна. Тэг ингээд гоё юмнуудаараа урлалаа. Би бол жоох юм нэг easy зүрх мөрхтэй марлаа бол юм практиктэй. Айгүй юм хэрэглээний төвшний юм хийж байгаа шүү. Та нар таагаарай. Та юу вэ гэдгийг таагаарай. Хамгийн сүлд хэлье. Би бас энэ яа юунд ашиглаж байгаа гэдгийг таагаарай. Таасан үнд шагналтай. 1 week later. За бит хоёр керамика будгаар ирсэн байна. Тэгээд орж бүтээлээ харцгаая. За бит хоёр ирсэн байна. Бит хоёрын хийсэн юм ингээд хатцсан байна. Тэгээд марлагийнх бол цураагүй миний жоохон цуурсан. Тийм болохоор ингээд цуурсан үед нь дахиад нэг цагаан шавраар нөхж агаад тэгээд жоохон дахиад усаар ингээд шингэлээд аюу хурдаацсан шүү дээ. За ингээд бодож дуусчаад будгаа хатсныхаа дараа ингээд лагцд юм байна. Тэгээ лагцж явахдаа хар өнгийн будгаа хамгийн сүүлд нь
лагтах нэ. Яг бол харна ингээд бусад ингээд өмрөг уусчдаг гэжээ. За тэгээ би ерөнхийдөө дотор талын хэсгээс нь ингээд улаанаа төрүүлж лагтаад явж байна. Лагт цэцэрлэгтэй хамаагүй бас нэг баятай харагдаад хэлсэн шүү. За битээр ингээд дууссан байна. Таад дээр дууссан бүтээлээ үзүүлье. Ийм болсон байгаа бит хоёрын. За марлаа өөрийнхөө бүтээлийг танилцуулах уу? За миний хувьд ер нь бол гал таваандаа ашиглая гэж бодож байгаа. Тэнгүүд энэ хэсэг дээр ингээд одоо нэг хоолны халбаа мулгаа тавиад тэнгүүдээ тагаа бас яг энэ хэсгийг ингээд төшүүлээд тогтоодог юм санаа авч хийсэн. Тэгээд өнгөнийх нь хувьд бол яг би нөгөө гал тавааныхоо 5 магны өнгөтэй ижилсүүлж юм хөнгөөр хийсэн. За зураг нь бол жоохон рандом гэхгүй. Зурж чаддгүй болохоор жоохон хэцүү юм байна зурж. За тиймээ. За би болохоор нэг эмэг бүгч энтрээ тавьдаг тийм тавг хийсэн байгаа. Тэгээ ер нь миний тавгийг харах юм бол энэ ч нэм пурс үгтэй. Бас эмэг энтрээ тавих юм чам. Тэгээд бас та нэг ийм брендийн лого гэдэг юм мэдэн шүү. Тэрнээс ерөнхийдөө угаасаа ингээ inspiration авсан. Тэгээ сайн харах юм бол энэ доор нь ингээ манай channel-ийн нэрээс бичсэн байгаа. Тэгээ мэдээж би өөрөө юм жоохон ингээ зээл ингээ бичсэн байгаа. За нэг юм болсон байна. За тэгээ ер нь overall чамд ямар мэдрэмж төрж гин ер нь керамикийн талаар яг юу юм бэ? Олоолаа ирээд бас ингээд хамтар магаа өнгөрөхөд айгүй зүгээр санагдлаа. Явахсаар ч юм уу нэзүүтэйгээ ч юм уу ирээд бас ингээд уулзалтаад ойрхон уулзах шалтгаан болох юм байна гэхгүй. Тэнгүүтээ 2 өдөр хийсэн бодох нь бол одоо эхний хийж байгаа үед болохоор юу юм бэ? Жохон хэцүү, жохон тэрэттэй л байд юм байна. Ингээл зөв хийх гээл, буруу хийх гээл, зузааны миний ингээл ингэсээр агаад өнгөртэй байгаа. Бодох нь болохоор арай ингээд гой тайван. тий надад яг бодох процесс амар таалагдлаа. Тэгэхээр яа нөгөө бейсийг хийж ахтаа ингээ яана яаж будна яаж харагдах бол гэжсэн чи trust the process юм байна. Эхцээ үр дүндээ бол надад амар таалагдлаа. Ингээд сүүлд нь лакер будсны дараа бүхэлдээ ингээ нэг юм гоё гансан болоод тэгээ айгу хөөрхөн гоё харагддаг юм байна. Тэгээ гоё ер нь биш нөгөө нэг ганцаараа ирээд бараг эмэр чивэл гоё юм гэдэгс ер нь айгу хосоод орж ирсэн юм байна. Бас нэг болооны юм гоё санаа юм байна. Би ер нь бол тэр ганцаараа хийх бодлого хайсан байгаа. Дараагийн бичлэгээр уулзцай. Stay tuned.